Rio Tinto компани Turquoise Hill ресурсын нийт энгийн хувьцааны 50.8%-ийг эзэмшдэг. Rio Tinto Group үлдсэн 49%-ийг нь худалдаа авах хүсэлт илгээжээ. Барилга хот байгуулалтын яам шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, цементийн үн өнгөрсөн жилийнхээс 30% нэмэгдсэн шалтгааныг тогтоохоор боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км 70 суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам бий. Нийслэл хотыг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж шугам сүлжээ тавих шаардлагатай гэлээ. Монгол Улсын их хурлын 2022 оны хаврын ээлжид чуулган өнөөдөр нээлттэй хийж байна. Хаврын чуулганаар 89 хууль тогтоолын төсөл хэлэлцэн. Путиний дэглэм хит даварч сэтгүүл зүйн практикийг гэмт хэрэг болон хувиргаж байна. Шинэ хуулиар худал мэдээлэл тараавал 15 жилийн хорих хэл авахар заасан ба Украинд болж буй үйл явдлыг дайн гэж нэрлэх нь дээрх заалтад шууд хамаарагдахар болжээ. Орос улсаас Украин руу дайн хийж буй эсэргүүцсэн Америк нэгдсэн улс их Британи улсууд Оросын 33 тэрбумтан олигархуудад болон тэдгээрийн гэр бүлийнхэд хориг тавиад байгаа юм. Энэ хоригт Австрали улс нэгдэж буйгаа илэрхийллээ.